Манай уртууч сургууль тавтай марж. Тэгээд нэлээд жил би яг нэг сарын карантины үеэр YouTube сувгата дотор байрныхаа амьдралын талаар харуулсан 3 өдрийн бичлэг хийжсэн. Тэр нь болохоор хүмүүс маш гоё хүрсэн байсан учраас өрөөнийхөө бичлэг хийгээч гэсэн хүмүүс байсан. Хийж чадахгүй байсараа би бас YouTube хийхгүй байсараа нэг жилийн дараа одоо бичлэг хийх гэж болж байна. Одоо ингээ манай өрөөний болохоор 308 222-т 2 жил амьдарч байгаа. Тэгээд 311 нэлээд жил амьдарчсан. Одоо 308 амьдарч байгаа. Тэгээд манай өрөөний хүүхдүүд ирсэн маань ингээд үүдэндээ дандаа байдаг. Тэгээд бүх ингээд хүүхдүүд ирсэн дандаа ингээд өрөөний хүүхдүүд дээр байждаг байгаа. За тэгээд манай өрөөгөө цэцэлцгоо. За ерөнхийдөө бол яг энэ өрөө маань болохоор 4 хүүхдийн өрөө байгаа. Нэг яг ийм өрөөнд бөөнөр амьдардаг. За тэгэнгүүт л одоо яг үүднээс эхлээд ярьцгаая. Тэгэхэд бол хүний амьдралын хамгийн чухал хэсгүүдийн ер нь ингээл ярьчих гэсэн үг шүү дээ. Энд бол манай хатаач байдаг. Гэтэ одоо нөгөө хэрэглэж байгаа учраас байхгүй. Тэгээд нөгөө ширээ орон дээр тавьдаг ширээ байна. Наадталтан самбар байна. Ер нь бол хайд ашигладаг. Гэтэ одоохондоо жоох ашиглахгүй байгаа. За энэ болохоор манай хогийн шүүр. Тэгээ хогийн сав өдр маань ер нь бол энэ талтаа ингээ байрлаад байж байгаа. За ингээд шууд шилжээд манай галтгаа байгаа. Яг энэ доор нь болохоор бид нар аяг тавг маа бүх юмудаа хийждэг. Аяг тавг өдрөдөө хийждэг. Тэгээ энэ болохоор ингээд миний хайрцаг, манай өрөөний охин ингээ хоёр охины хайрцаг ингээ зэрэглэдэг. Нэг охин болохоор өөр газар түр амьдарч байгаа. Тийм болохоор бид гурав арай жоохон сэлэхгүй амьдарч байгаа гэсэн. Ер нь бол ингээд бүр битүүж гисэн л байдаг л да. Ер нь яалтай чухал хэрэгцээтэй ч юм уу байнга ашигладаг аяг тавг, тэгээд усны сав ч юм уу тиймэрхүү тараг марагтаа ер нь бол ингээ ширээн дээр тавиад орхичдаг. Одоо манай найз битэрийн хоёр-хоёроо ер нь бол энэ шүгээг хоёр хаваад ашигладаг байхгүй. Тэгээ энэ болохоор миний шүгэ байна. Энд дээр болохоор хичээл номнууд байна. Ингээд миний номнууд байна. Тэгээд наадталтанд дөр жижиг сажиг хэрэгтэй юмудад тавьсан. Энэ дээр нь болохоор гамун голууд тэгээ хутга мутгуудаа тавьсан байгаа. Тэгээ энд болохоор миний хүнс байгаа. Тэгээ надад хүнсгүй. За ингээд дээдлэлт нь болохоор нэг ингээд жижиг сажиг хэрэггүй одоо жишээлбэл одоо миксерний хайрцаг дараа нь хэрэгтэй ч гэсэн хэрэггүй байдаг юмудаа тавьсан байдаг. Ийшээгээ харуулах юм бол миний ор байна. Тэгээд дээшийг болохоор манай найзын ор байгаа. Энэ орон дээр байдаг хүмүүс нь ерөөсөй байхгүй байгаа учраас бид нар бараг хамуу навшаа ийшээ оолцдог. Тэгээд сая бичлэг хийх гэж жоохон хандсан байгаа. Тэгээд ер нь бол бид нар ингээд өөрийнхөө хувцас хунар бүх юмудаа ингээд орныхоо доор байрлуулад тавьчихдаг. Энэ нь болохоор ингээд миний чемодан байна. Тэгээ энэ миний гутлын хайрцаг цааталт нь өвлийн хувцас байгаа. Тэр болохоор миний хичээлийн хайрцаг байна. Бас бүтэн нөгөө нэг юм хийсэн байгаа. Тэгээ би нэг 4 жил амьдарч байгаа болохоор амар хичээл байгаа. Тэгээ энэ болохоор манай найзын хайрцаг. Тэгээд тэр цааталт нь бас манай найзын хайрцаг байна. Энэ ингээд манай гутлуугаар төсөөж байна. Ингээд болон тохоо болондоо ер нь бол чемодан байрлуулад аль болох л ингээд бүх зай талбайгаа ашиглах гэж байна. Энэ хэсэг бол манай шүүгийн хэсэг байна. Бид нар дөрвөлээд болохоор хоёр-хоёроор нэг шүүгийг хоёроор ашигладаг. Энэ болохоор манай нөгөө хоёрын шүүгээ байна. Тэгээ доор нь хамгийн доор нь гутлуудаа зарим нь хийн, зарим нь яваачна. Тэгээ ингээд гутлын хайрцаанууд тэгээ хувцсан зарим илүү харсан хувцас. Тэгээ гадуур хувцснуудаа үлчдэг. Дээр нь болохоор яг зайлшгүй хэрэгтэй ч юм уу шампан сав том юмудаа хийцдэг байгаа. Тэгээ энэ болохоор миний шүүг байна. Ямар юм байна. Юу. За би болохоор дээдлэлт нь ах хоёрлынхаа юмудыг хийгээд доор нь болохоор ганцаар ашиглаж байгаа болохоор доор нь өөрийнхөө хувцсуудыг хийцэн. Доор гутлын хайрцаг марцад тэгээл жижиг саж янз янз. Энэ алхам үзсэн биш. Миний хамгийн доотлогт болохоор ах хоёрлын цаван нөгөө эрзэний бэлгийн мэлээ эдрэг миний шүүгэний хамгийн доотлолт хийцдэг. Тэгээд ийм хүмүүс байна. Айл болгоно нэг үлгүүр байдаг штэ амар их ингээд юмуд цөөх мөгөж юм үлэх боломжтой. Бид нарт болохоор тийм үлгүүр тусдаа хийх юмш боломж байхгүй. Тийм болохоор бид нар дандаа орныхон толгоонууд дээр ингээд үлгүүрээ ингээд байрлуулцдаг. Тэгээд тэр цааталт нь одоо миний укулеле үлдсэн байна. Тэнд болохоор ингээд миний бүх зүгнүүд үлдсэн байна. Нааталт нь амар их юм аваалаад хар муухай харагдах байх гэж бодоод би тэгээд сая бичлэг хийхгээ зүгээр яцаа. Ер нь бол энэ дээр ингээд бүгд ингээд нүлгөө байждаг. Ингээд усан доор мурчаад алчуур ч юм бүгдээр ингээд орныхон толгой дээр үлгэждэг. Энэ манай нөгөө хүүхдийн ор байна. Тэгээ ингээд цааталт нь манай хүүхдийн чемодан байна. Ингээд доогоор бүх чемоданууд үлгцсэн байна. Байранд бол бас яалтай юмнуудын нэг нь чемодан байдаг. Бараг нэг хүүхд багтаа 2 чемодантай байдаг учраас тэгээ чемоданууд бүх орны толгой молгоо болон тохоондоо ингээд яаж байгаа байлуулаад тавьдаг. Болохоор манай нөгөө хоёр найзын шүүгээ байна. Энэ шүүгээ уг нь тэнд байсан. Үлгцэн байж байгаа. Бид нар өрөөнийхөө байршлыг салах гээд эхлээд манай хоёр талд юм зэрэгцээ байж байгаа. Одоо ингэж тавих гэсэн чинь шүүгээ тэглээд хахад бид нар цогны тавцанд авчирч тавьсан баггүй. Ихэнхдээ өрөөнийхэн бол хоёр талтай ингэж тавьдаг. Эсвэл одоо ингэ шулуун байдалтай эсвэл нөгөө талынхаа шулуун байдалтай тавьдаг байхгүй. Цогны тавцан дээр энэ тавиагүй цогны тавьсан бол бүхэл бас 50 гэсэн үг амар 50 болж өгдөг. За тэгээ энэ дотор болохоор манай нөгөө нэг хоёрын хичээлийн ширээн мөрөө гоо сайхан байхныхаа юмнууд нь багтсан байна. Энэ болохоор миний гоо сайхны хайрцаг байна.
бас жижиг сажиг болт малт янз янзын тууз болтны хайрцаг байгаа. Индүү янз янзынуд байна. Биднэрт цаанаасаа өгдөг юмнууд нь гэх юм бол энэ бор шүүгээ хоёр түрүүн танилцуулсан төмөр шүүгээ энэ хоёр сандал нэг ширээ тэгээд хоёр ортой байдаг. Тэгээд галтгооны нэг тийм ширээхүү юмуд байдаг. Өөр бол цаанаас юм өгдөггүй. Угаалгын машин бол доор очиж бүүнээр угаадаг. Нийтийн хөлдөөгч хийж байдагс хөрвч бол байдаг. Тийм болохоор хүүхдүүд нь хуваараа заримдаа хөрвчээ авчирна. Эсвэл дээр хөрвчгүй насаар л юм та. Манай ер нь хөлдөөгчийг харуулъя. Хөрвчээ бид нар ингээд зохицуулаа өвлөө өвлөлт болох юм бол одоо ингээд цонхны тавцан дээр игнүүлээ тавьсан байгааг харж байгаа. Тэгэхгүй бол одоо ийм том сайзаар навчсан шүү дээ. Тэгэхээр нэг юм уу хоёр хонохгүй зүгээр муудчихдаг байхгүй тийм болохоор аль болох сэрүүн байх газар тавьцаа. Тэгээд хавар болоод эсвэл намрын нэг амар дулаахан үеэр бол угаасаа тэгээд тараг мараг удна гэсэн ойлголт юусаа байх. Балкон руу орж танилцгаая. За одоо ингээ манай балкон байж байна. Балкон угаасаа амар жижигхан болохоор битээр ингээ нөө бичлэгээ авах гэхээр амар ойрхон тулаад байна. Тэгээд ерөөдөө бол амар заван байгаа уус амар тоос орчдаг. Тэгээд цэвэрлж чаддгүй. Ганц цэвэрлдэг нь манай сандал ямар хүйдээ. Одоо сандал дээр сууж байгаа балкон дээр ингээ ямар зогсдог байхгүй юу? За ийм байна. Үлийн цагт ингээд ер нь энэ хавьдаа ч юм ингээд тэр хавьдаа гахнууд нэг хайцсан гэж байгаа. Ингээ хөлдөөж хандсан. Тухайн нөгөө хөлдөөгчний хөлзөө бас амар багтай заримдаа амар дүүрсэн байдаг болохоор бид нар тийм хөлдөөгчний асуудал байдаг учраас өвдөө ер нь балкон дээр бүдэх тохиолдол амар их байдаг. Нэг юм багцэнтэй балкон амар зааван байгаа. Sorry. Манайхнаас орчин ингэж харагдаж байна. Яг сургуулийн хажууд тэгээд барилга зооны хараа нийсийн iPhone үйлчлийн тэмдэггүй барилга болгож байгаа. Тэгээ манай ер нь цаанаас бол юм хөө харагдаж байна. За энэ ширээ болохоор бидний яг бөөнөр ингээ хичээл хийгдэх ширээ. Гэхдээ угаасаа энэ дээр бол багтдаггүй. Тийм болохоор 300 яг хичээл хийдэг тамхин байдаг байхгүй юу? Тэн дээр бөөнөр очиж хичээлээ хийдэг. Тэгээд цөөхөлтнээ байх юм бол яг 1-2 энэ дээрээ суугаад хичээл юмнуудаа хийдэг байгаа. Тэгээд энэ миний ноутбукны цөөнх байна. Энэ доор болохоор манай өрөөний охины өвлийн хувцсны хайрцаг байна. За тэгээд энэ дээдлийг харуулах юм болсон байна. Энэ хоёр ингээд хоёр төмпөн байна. Манай өрөөний хоёр охины төмпөн байгаа. Бид нар болохоор ер нь төмпөндөө нэтг хоёр дахь ус ажиллахгүй байх үед үсээ угаах ч юм уу эсвэл жижиг сажиг хувцас гараараа угаах хувцсууд угаах гэх мэтчлэнгээр ашигладаг. За тэгээ өөр танилцуулах юмнууд гэх юм бол за ер нь баг болчих шиг боллоо. Дотор байрны амьдралын талаар та нар өмнөх бичлэгүүдээр ч гэсэн үзсэн байж магадгүй. 4 өний өрөө, 2 өний өрөө гэж тусдаадаг. За тэгээ манай энэ 4 өний өрөө нь болохоор нэг хүүхэнд 780 мянган төгрөгөөр яг хичээлийн жилийн турш буюу 10 сарын турш амьдардаг. За тэгээд дөрвөлээ байгаа өрөөнд нь бол мэдээж жоохон чихэлдэнгүү байдалтай. Гэхдээ надад бол 1-2 дахь курс ерөөсөө тэгээс санагддаг байгаагүй. Харин 4 дахь курс болоод ирсэн чинь амар тухгүй санагдаж эхэлж байгаа байхгүй. Дотор байранд амьдрах чинь юу штэ. Ингээ мөнгө санхүүгээр маш их хэмндэг учраас би ер нь бол дотор байрандаа бас амьдрах амар туртай байдаг. Тэгээ олон хүмүүстэй цуг байдаг учраас энэ ч гэсэн надад маш их таалагддаг. Тэгээд ерөнхийдөө бол бид нар байж болох талбайгаа ашиглаад юмудаа тавьдаг учраас жоох ингээд чихэлцэн замбраагүй харагдчих магадгүй. Гэхдээ ээлжцэл бид нар өөрсдийнхөө боломжоор байдаг. Нэгэн төрөний талаар ярьж байгаа юм чи өрөөний цэвэрлэгийг бол бид нар өөрсдөө хийдэг. Одоо гурлахнаа учраас 7 ногтой 3 удаагийн 2 дахь дөрөвт хагасан гэж хуваар гаргацсан. Тэгээд тэр өдрөдөө цэвэрлэгээ хийдэг байгаа. Зарим өрөөнийх нь холоод тустай байдаг, зарим нь бөөнөр нийлж байгаа дийлж ижир хийдэг тийм хүн тохиол байдаг. Манай өрөөнийх нь бол тустай хийдэг байгаа. За тэгээд нэг юмрхүү амьдралтай байна да. За ингээд миний өнөөдөр Room Tower бичлэг маань амар удаан хугацааны дараа хийгдээд дуслаа. Хэрэг та нарт дотор байртай холбоотой өөр асуух сонирхолтой зүйл байх юм бол комент сэтгүүлтэйгээр мөн дараагийн бичлэгийн сандаа байх юм бол бас хэлгээгээрэй. Тэгээ ер нь бол хүүхдүүдэд дотор байрны талаар бичлэгнүүдийг үзэх ямар сонирхолтой байдığım байлаа. Тийм болохоор өөр 2-3 бичлэг ч гэсэн төлөвлөсөн байгаа. Тэгэхээр бүр илүү гоё бичлэгнүүд үзмээр байх юм бол миний сувгийг subscribe хийж дэмжээрэй. Мөн танд энэ бичлэг таалагдсан байх юм бол лайк дарж дэмжээрэй. Яг ингээд дотор байранд орох гэж байгаа ч юм уу найзууд эсвэл дотор байрны талаар сонирхож байгаа хүн байх юм бол миний бичлэгийг шеэр хийж үзүүлээрэй. Миний бичлэгийг энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.